Гитлер ба Ева Брауны төгсгөл. Шатхуун цацаж цаас ашиглан шатаасан хоёр цогцсыг муу усны нүхнээс олсон үнэн. Үнэхээр ч бүрэн шатааг байсан. Тэднийг өөр газар оршуулсан ч тэндээ удаан байгаагүй юм. Оросууд шарлыг олжээ. Гитлер амьдралаа өөрийн гараар дуусгах тэр мөчид Рейхстагийн ойролцоо дайн үргэлжилж байсан ч 4-р сарын 30-ны оройд бол улаан айрам Рейхстагийн оройд тугаан мандуулсан юм. Дараагийн өдөр нь энэ явдлыг дүрс өвчлөгт үлдээхээр бүх үйлдэлийг нягт нарийн давтаж хийсэн байдаг. Улаан армийнхны баяр баясгалан зогтож амиа аврахаар оролдох хоргодох байрныхан Гитлер өгсннийг радиогоор сонссон Германы ард иргэд. Энэ өдрийн дүр зураг ийм л байжээ. Хоргодох байр эзлэхэд ямар ч тулаан болоогүй юм. 5-р сарын 2-ны өглөө эрт хоргодох байр руу хамгийн түрүүнд улаан армийн сувилагч эмэгтэй оржээ. Тэндээс Ева Брауны эд зүйлсийн үлдэгдэл сүлжмэлтэй хөвч хэдэн ширхгийг авсан байдаг. Дараа нь цэргийнхэн ирж хоргодох байранд ажиллаж байсан зарц үйлчлэгчдийг байцаахаар Москва руу авч явжээ. Нэгэнт эзэлсний дараа Жуко том асуудалтай тулгарлаа. Йосеф Сталинд Адольф Гитлерийн цогцыг олж аваачих. Гитлер амиа орлсон мэдээг Сталинд 5-р сарын 1-ний өдөр дуулгаснаар цогцос олох ажил толгоон өвчин болжээ. Жуко канцлерийн байр үзэж байх хооронд Гитлерийн цогцыг олох ажил Оросын нууц цагдаагийн газарт шилжив. Зөвлөлтийн нууц цагдаагийн газар буюу НКВД харгас хэрнээ ур чадвар муутай байлаа. Дээрээсээ доош хүртэл оронгоор эргэсэн канцлерийн байранд ийм нэг явдал болсон байдаг. Тэд Гитлерийн цогцыг хаах 5 хэсэг байгуулжээ. Хамгийн түрүүнд 4-р сарын 29-нд амиа орлсон Геббельсийн цогцос олдов. Хэдийгээр тэр гих тэмдэггүй шатаж аимшигтай болсон ч Геббельс мөнгө гэдэг нь танигдахаар байжээ. Хоргодох байранд мөн ихэнхээ өгсөн хоронд амиа алдсан Геббельсийн 6 хүүхдийн цогцос байж. Маргааш нь Оросууд устдаа савнаас Гитлертэй төстэй нэгний цогцос олжээ. Яг л Гитлер шиг харагдахч НКВД-ийн итгэсэнгүй эргэлзэв. Цогцост хэтэрхий муу цоорхоо амьс өмсгсөн эргэлзээ төрүүлжээ. Гитлертэй тун төстэй энэ хүн хизээ яаж амиа алдсан нь одоо хүртэл нууц хിവэр. 5-р сарын 3-нд эрэгтэй эмэгтэй хоёр хүний цогцос гарч ирэв. Энэ хоёрын учрыг олтол эрлийн ажил дахин 2 хоног үргэлжилсэн байна. Цогцсуудыг улаан армийн эзэлсэн эмнэлэгт аваачин 5-р сарын 8-нд задлан шинжилгээ хийв. 1944 онд фюрерт хиймэл шүд тавьсан хоёр эмч задлан шинжилгээнд оролцжээ. Цогцыг дараагийн шинжилгээнд оруулахаар авч яваад удалгүй орон нутгийн аюулаас хамгаалах газрынхан оршуулжээ. Маршал Жуковихаар бол энэ хэрэг ингээд дуусав. Харин 5-р сарын дундуур Англи, Америкийн цэргийн эрх мэдэлтнүүд ирж Гитлер хоргодох байран дотор өгсөн хэмээн иржээ. Үүний дараа Жуков эргэлзэж эхэлсэн аж. 7-р сарын дундуур Англи ерөнхий сайд Уинстон Черчилль Потсдамын уулзалтанд оролцохоор Берлинд ирлээ. Энэ үеэр Эйсэн ухаар Черчиллд Гитлер өгсөн гих баримтанд эргэлзснээ ярьжээ. Черчилль канцлерийн байр оршуулсан гих газрыг үзээд нэг зүйлд сэтгэл хангалуун бос байгаа нь ажиглагдсан гэдэг. Тэр дундаа Сталин Гитлер өгсөн гих бүх баримтыг өгөөсгөж өст дайсан амьд гэж бат итгэн ярьсаар байжээ. Энэ бүхнээс үүдэн англичууд Гитлерийн сүүлчийн өдөртэй холбоотой бие даасан мөрдөн шатлах ажиллагаа явуулахаар шийджээ. Оксфорд их сургуулийн багшийн ажлаа тагнуулчаар сольсон Хью Травер Роупер энэ ажиллагааг гардан явуулав. 1945 оны 11-р сард Травер хэвлэлийн баг гурал хийж албан ёсны баримтуудыг дэлгэсэн юм. Гэрэлсэн хоёулаа зэрэг амиа орлсон. Канцлерийн байрны гадаа цэцэрлэгт оршуулсан. Гитлерийн сүүлчийн өдрийг товчхондоо ингэж илтгэл дэвчжээ. Энэ илтгэл хожим нь Гитлерийн тухай мянган номын нэг болон хэвлэгдсэн юм. Фюрерийн хувьд энэ бүхэн үхлийн дараах амьдрал болон хувирсан гэж хэлж болно. Дайны дараах эхний жилүүдэд бүгд л Гитлер амьд гэж бодож байв. Паркинсоны өвчин урттаж амийг нь авч болох тухай бодол хинээж толгойд орж ирсэнгүй. Хэрвээ Гитлер тэр үе зогтсон бол 21 хамсаатных нь нэг адил 1945 оны 11-р сарын Нюрнбергийн шүүх хурал хүлээх байв. Энэ шүүх хуралд хар тамхинаас гарсан Геринг шүүгдэгчээр оролцжээ. Генрих Гиммлер хэдийн нас уржээ. 5-р сарын 23-нд хойд Германд нуугдж байхад нь барихаар очиход хорууж амтсан гэдэг. Нюрнбергийн шүүх хуралд Мартин Борман ч байсангүй. Хоригдож олзлогдохыг төсөөлж чадаагүй Борман хорогдох байрнаас зугтаж яваад алагдсан аж.
1946 оны 9-р сарын 30-нд Нюрнбергийн шүүх хурал шийдвэрээ унссан юм. 21 хүний 11 нь цаазаар ахуулах ял сонслоо. 10-р сарын 15-нд Геринг шоронд хорууж амиа орлож, бусад нь маргааш нь дүүжлүүлв. Адольф Гитлерийн хийсэн бүхэн Европын түүхэнд ийхүү цусаар бичигдсэн юм. Хизээч арилгаж болохгүй аимшигт түүх гэж өнөө хүртэл нэрлэгдэж байна. Гитлер Ева нарын цогц 2 удаа галд шатжээ. Тэдний цогцыг 1970 онд нэр нь үл мэдэгдэх хүмүүсийн оршуулгаас гаргаж дахин шатаасан байна. КГБ-д ажиллаж байсан генерал Сергей Кондрашевын яриаг хүргэе. Тэднийг юу ч үгүй устгах шийдвэр 1970 онд гарсан. Юу ч үлдээгүйхгүй хийх бүхэл арга хэрэгэлсэн. Юу ч үгүй болтлоо уссан гэдгийг итгэлтэй хэлж чадна. Ямар ч улмөр үлдээгүй. Генерал үнэхээр үнэн ярьсан уу? Москвагийн архивд Сталин хэрхэн Гитлерийн цогцсыг сонирхсан тухай баримт хадгалагдаж үлджээ. Үнэхээр Гитлерийн гэж нэрлэгддэг гавлын яс энэ хүнийх мөн гэж юу? Ялцарч муудсан энэ хэсэгхэн яс 1945 оны 4-р сарын 30-нд тархиндаа буудаж хорууж амиа хорлсон харгас хэрцгий Адольф Гитлерийн үлдэгдэл мөн болов. Бас нэг түүхийн сонин баримтыг өгүүлье. Гитлер болон түүний ойрын зарим хүмүүсийг оргуулах төлөвлөж Бормоны гарт байжээ. 1945 оны 3-р сарын 20-нд залуучуудын байгууллагын гишүүнд ажилттай Гитлер өөрөө биш, түүний дүрд орлон тоглогч Густав Вебер гэгч уулзсан гэдэгт Данстон Уильямс нар эргэлзэхгүй байгаач. Үүнээс арай хожуу улаан харин Берлинийг эзэлж Герман бууж өгөх хүртэл тун богинохон хугацаа үлдээд байхад Ева Брауныг түүнтэй маш адилхан жүжигчнэр сольжээ. Гитлер Ева 2 байшингийн доод хонгилд гэрлэх ёслол үлдэж дараа нь хоёул амиа орлсон жүжигийг жинхэнэ Гитлер Ева 2 орон зайлаад 2 онж байхад тоглуулсан байна. Үүнд тоглосон жүжигчид үйл явдлыг эцэст нь хүргэж амиа алтхаас өөр зам байгаагүй гэж саарлж хоныг зохиогчид нотолж байна. Рейхийн сүүлчийн өдрүүдийн тухай өгүүлсэн ямар нэг номыг уншсан хүмүүс Ева Брауны эгчтэй суусан SS-ийн Группенführer Герман Фегелайны эмгэнэлт хувь тавиланг санаж буй биз. Тэрээр албаны хувцастайгаа их хэмжээний мөнгө үнэт зүйлс аваад яг оргодгийн даваан дээр гэртээ байхдаа баригдсан юм. Түүнийг Гитлерийн тушаалаар буудан хороосон гэсэн таамаг байдаг. Тэгвэл саарлж хоныг зохиогчид Гитлерийн дотны энэ хүнийг цааслаагүй бөгөөд Фюрер Ева 2-тай хамт Жу 52 хэмээх зорчигч тээврийн онгоцоор эхлээд дайнд очоод цааш Испаниар дамжин Канарын арлууд дээр очисон. Тэнд усан доогуур явагч зав хүлээж байсан гэж үзэж байна. Тэд Атлантын далайг удаан хугацаанд туулж Аргентинд очисон. Энд мөн л Гитлер Ева нарыг автомашины ослоор ам үргэцсэн гэсэн үлгэр зохиосон байна. Гэлээч тэд мөрөө хаяагүй үлдээж сеньор Адольф Гитлерийн тухай сонссон нүдээр үзсэн. Тэрч бүхэл уулзах завшаан тохиосон гих гэрчч чамдлахааргүй олон байжээ. Он жилүүд өнгөрч Фюрер агсан ч өвчин хуучтай болж нас залуу өөр амьдралыг хүсэж мөрөөдөх болсон Евадаа хаягдаж эцэст нь 1962 онд өөд болсон цуурхал байна. Гитлерийн хувийн эмч Леманы дурсан ярьснаар бол Фюрерийг амьсгал хураахаас 2 жилийн өмнө нэгэн шөнө хачирхалтай чимээ гарахаар нь эмч явж өрөөнд нь орвол өвчнөр нь цааслуулсан еврей хүүхдүүдийн фото зургийг барьчихсан гасалж гангинаж байв гин. Энэхүү номын баатруудын нэг усан доогоор явдаг U-977 завны командлагч байсан Хайнц Шафер дайн дууссаны дараах Герман улсын тухай бичгтээ. Сонин зардаг мухлагын хажуугаар өнгөрч явхдаа Гитлер амьд гэж сонин зарж буухан хашгирч байхыг сонслоо гэсэн байдаг. Хайнц Шафер нь Аргентин, Америк, Англиар явж байгаад эх орондоо эргэж ирсэн гэдэг. Тэрээр сонин авч үзвэл U-977 завнд сун Аргентин руу зогтсон гэх жижиг үсгээр бичсэн байдаг ач. Владислав Жабо гэгч нэгэн ном бичсэн талаар Буэнос Айресаас мэдээлжээ. Миний анд U-530 болон U-977-гийн командлагчийн зав бас миний хувийн зав Герман улс бууж өгснөөс нэлээд хойно Аргентины эрэгт хурж ирсэн бөгөөд Гитлер болон 3 дугаар рейхийн томоохон боргоцоонуудыг эхлээд Аргентинд дараа нь Антарктид хүргэсэн юм гэж номд өгүүлсэн байв. Гитлер оргож Аргентинд очсон гэх яриа таамаг дайн дууснаас хойш тасрахгүй байгаа юм. Данстон Уильямс нар нацистийн томчуудыг зөөсөн хэмээн сэжиглэгдсэн U-530, U-977 завинд ихээхэн анхаарсан байна. Эдгээр завыг командалж байсан Шаферын гэргий Ингеборгийн 2008 онд ярьсан зүйлийг тэд иш татжээ. Ингеборгийн ярьснаар бол Гитлерийг түүний нөхөр өөрийн заваар авчираагүй аж болох юм. Яагад гэвэл өөр хоёр ч зав байж.
Тэгвэл Шафер заваараа хоол хүнсийг нь ч юм уу авчирсан байж магадгүй. Ахмадын гэргэн өгч буй тайлбарт тодорхой юм байхгүй ч U977-тай хамт Аргентины усанд нацистуудын өөр завинууд ирснийг тэрээр гарцаагүй мэдж байв. Ийм баримт тавин мэдээллийг энэ эмэгтэй нөхрөөсөө л авах боломжтой гэж Данстон Уильямс нар дүгнсэн байна. Эднийг зөвлөлтийн хийгээд Оросын их сурвалжийн огт хайхарсангүй гэж зэмлэлтэй биш. Тухайлбал Гитлер Ева нарын шарилыг таних үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцсон орчуулагч зохиогч Елена Иржевскаягийн бичсэн номууд бий. Учрыг нь олоход төвөгтэй энэ түүхээс ихээхэн юм мэддэг зохиолч Лев Безименский гэж байна. Иржевская Безименский нар Гитлер Ева хоёрыг 1945 оны 4-р сарын сүүлийн өдрүүдэд амьдралаа дуусгасан гэж нотолдог. Елена Иржевская фюрерийн ойрын хүрээллийн түүний амиа орлох цогцыг шатаахад оролцож явсан хүмүүстэй уулзж явсан хүн. Цогцснуудад хийсэн шинжилгээний дүнг Сталинд зөвлөлтийн сөрөг тагнуулын байгууллагын дарга Виктор Абамуков илтгэсэн байдаг. Харин үйл явдлын эргэсэнд ард түмнүүдийн эцэг сэтгэл дундуур байсан зүй ёсных. Гитлерийн төгсгөлийн тухайд Лев Безименскийн бичсэн Улсын аюулаас хамгаалах хэлтсийн дарга Юрий Андронов 1970 оны 3-р сарын 13-нд Зөвлөлт холбоот улсын коммунист намын төв орооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневт онц чухал нэгэн загтал илгээв. Гитлер Ева Браун Геббельс түүний гэргий хүүхдүүдийн нийт 10 цогцсыг 1946 оны 2-р сард Магдебург хотод байх цэргийн хотгоны нутаг дэвсгэрт оршуулсан тухай түүнд өгүүлсэн байлаа. Ихэд хачирхалтай ч гэсэн Гитлер алга болсон тухай домог бий болоход Сталин бусдаас илүү түлхэц өгсөн байдаг юм. Мөнөөх Лев Безименский бичснээс иш татъя. Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Гарри Трумэний тусгай айлч Сталины хуучин танил Гарри Гонкинс 1945 оны 5-р сарын 26-нд Москвад ирэв. Тэдний яриа хэлцээ 3 өдөр үргэлжиллээ. Гонкинс эхний өдөр л Гитлерийн хувь заяаг сонирхсан байна. Тэр ярианы бичлэгийг Сталины хайртай илмэрч Павловын буулгаснаар сонирхуул. Гитлер Бормон болон намын ажлаар өөрийн орлогч генерал Кребс нарын хамт нуугдсан байх магадaltaй. Гитлерийн цогцсыг Бормон аваад хаашаа ч юм бэ алга болсон гэлцдэг нь арабын үлгэр гэж Сталин хэлв гэсэн байна. Тухайн үедээ Гитлер Браун нарын цогцт хийсэн шинжилгээний талаар Сталин бүгдийг мэдэж байсан ч илт зал хэрэг гаргасан хэрэг байлаа.